За сайн байна уу. Тэгэхээр энэ бол хичээл дугаар номер 1 ICT гэж юу вэ гэдэг сэдвийн хүрээнд би өнөөдөр энэ өдрөөс эхлэн маш олон series бичлэгийг ICT-гийн арилжааны концепцийг тайлбарлах зорилгоор маш олон series бичлэг хийх болно. Тэгэхээр ингээд хэлүүлээ. Эхэндээ орцгоё. За, товч танилцуулга. Майкл J. Huddleston гэдэг нь болохоор ICT олон нийтэд ICT гэдгээрээ танигдсан Америкийн нэгдсэн улсаас гаралтай futures trader. За өмнө нь бол forex арилждаг байсан. Ер нь CFD бүх зүйлийг арилждаг байсан. Гэтэл одоогор бол futures trader гэж хэлэх нь арай зөв байх. За YouTube хуудсанда 1 сая гаруй дагагчтай арилжааны салбарын томоохон төлөөлөгч бөгөөд retail арилжааны арга барил байдаг сул талуудыг олж ажиглаж өөр арилжааны арга барилыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ одоогийн ICT арилжааны стратеги үлээ. За тэгэхээр ICT гэж яриад байгаа. Тэгэнгүүт яг энэ бол бидний мэдэх retail арилжааны арга барилаас ер нь бол ондоо. Яг маркет бол яг нэг л хөдөлгөөнөө хийгээл нэг л одоо тэр ICT арилждаг хүнд ч нэг л адилхан харагдана. Retail trading хийдэг хүнд ч нэг адилхан л харагдана. Retail арилжааны арга барилаас илүү өндөр тэ энийг сурчхал юм бол алаал мөнгө принтлээд өгнө гэсэн ойлголт бол бас биш. Гэхдээ retail арилжаа болон ICT арилжааны арга барилууд нь маш олон давуу тал болон сул талуудтай. Тийм болохоор хэдүүлээ юу ч гэсэн яг ерөнхий ойлголтын талаар танилцгаая. За, ерөнхий ойлголт. Энэ нь болохоор үнцгийн ялгаа шүү. За, эхлээд уламжлалт retail арилжаа. Та бидний сайн мэдэх уламжлалт хэлбэрийн арилжаанд зах зээл нь эргэлт болон нийлүүлэлт эсвэл одоо тэ бухолон баавгаан тэнцвэргүй байдлаас үүсэн зах зээл дээш доош эсвэл арилжаалагддаг хэмээн үздэг. Тэр нь одоо ингээд зах зээл төр паттерн хэлбэрээр ингээд үүсэлтэй янз бүрийн аяган паттерн, хавчин паттерн эсвэл бол юу гэдэг чинь та ингээд дээшээ тааз шал гэл ингээд арилжаалагдаа явдаг. Энэ бол яг адилхан хоёр зураг байна. За тэгэнгүүт ICT-ийн ерөнхий ойлголт болохоор ерөнхий энэхүү арилжааны арга барил нь бид бүгдийн уламжлалт арилжааны арга барилаас төсөөр бөгөөд ханшид үүссэн тренд, эрэлт, нийлүүлэлт болон олон янзын паттернууд нь хэрхэн томоохон банк санхүүгийн байгууллагуудад манипуляц хийгддгийг тус бүрчлэн харж зах зээлийг уншихад оршно. Ерөөсөө одоо жишээ нь Dota 2 зургийг харж байгаа бох. Яг адилхан хоёр зураг. Гэхдээ хоёр адилхан чартыг хоёр өөр янзаас харсан гэсэн үг. Чинь одоо энэ ICT-ийн паттерн дээр болохоор одоо юу гэдэг чинь энд за эндээс мэтлээрээ те retail паттерн дээр одоо юу гэдэг чинь энэ ингээ support ирсэн байна те энэ доорн цэнхрээр ингээ 1 хүрээд 2 хүрээ 3 хүрээ 4 хүрээд эндээс ингээ дээшээ хөдлөж явсан. Эндээс болохоор дээшээ resistance барьсан те ингээ тааз барьж байгаа, шал барьж байгаа. Тэгээ энд ингээ breakout хийгээд арилжаалагдаа явсан ч гэдэг юм уу. Маш олон янзаар харж болж байгааг харж байгаа тийм үү. Тэнгүүт энд ICT арилжааны арга барил төр те энд market structure shift хийгээд те хашид шилжилт хөдөлгөөн орж ирээд энд liquidity үүсгээд тэрийн доош авчаад доор нь авсан чинь энд одоо fair value gap байх жишээ нэ. Тэнгүүт эндээс ингээд үргэлжлүүлээд энд дээр байгаа buy side liquidity рүүтэй арьж байгаа ч гэдэг юм уу. Одоо ер нь ингэж яг нэг зүйлийг бидний урд байгаа нэг зүйлийг 2 3 өөр янзаар л харж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол нэг тийм одоо өөр эсвэл superior зүйл бол ерөөсөө биш. Зүгээр ICT-ийн арилжааны арга барилын нэг давуу талыг би одоо яг энд хэлэх юм бол юу гэхээр бүх зүйлийг маш precise болгож өгдөг. Тэрний үг юу гэхээр чи хаана орох нь ойлгомжтой, хаана гарах нь ойлгомжтой. Ханш одоо чиний эсрэг явчих юм бол чи яагаад тэр зүйл ингэж явчваа. Яагаад энэ зүйл ингэж миний арилжааны эсрэг явчваа гэдэг чи мэдэх бүрэн боломжтой байдаг. Ханшид ийм зүйл орж ирсэн болохоор ингэж явсан юм байна. Дараа нь би энэ зүйл дээр анхаарах юм байна гэд одоо шууд тэр зүйлээсээ суралцаад явхад маш одоо ойлгомжтой болгож өгдөг гэсэн. Харин нөгөө талдаа уламжлалт энэ арилжааны арга барил маань болохоор энэ паттерн үүсгээлтэй support resistance энэ янз бүрийн зүйл болоод явдаг. Тэрийн эвдэл дээш гардаг, эсвэл эвдэл доош явдаг, эвдэж доош гарчаад эсвэл эсрэг зүг рүү явцдаг те. Яагаад гэдгийг ойлгох боломжгүйгээр арилжаанд ороод үлдчихдэг. Тэрнээсээ үүдээ дараагийн арилжаанд ороход маш их айдас болон эсвэл зөв арилжаанд хийгээ явж байгаа юм бол үүдэх чинь шунал гэх мэтчлэн маш олон одоо юм тодорхойгүй байдлууд үүсдэг. Энэ бол цорын ганц одоо тийм том ялгаа нь байгаа шүү. Энийг хүмүүс ойлгох хэрэгтэй. За, ерөнхий ойлголт.
ICT-ийн үзэгтэй зах зээл үндсэн ганц зорилготой бөгөөд энэ нь авах, зарах болон бүх төрлийн захиалга биелүүлэх гэж үзжээ. Ерөөсөө авах бай, зарах бай тэр хэнд чамаа зүгээр л зах зээл бол захиалга биелүүлэх үндсэн цорын ганц зорилготой. Энийг би өмнөх бичлэгэн дээр хальт дурдаад өнгөрсөн баг. Үүгээр зогсохгүй зах зээл нь random огтоос биш бөгөөд ханшид үүсэх хөдөлгөөнийг бүрэн highly manipulated буюу тусгай алгоритмын тусламжтайгаар удирдагдсан байдгийг ажиглан авч энэхүү ойлголт дээр тулгуурна өөрийн арилжааны арга барилыг үүсгэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо retail арилжааны юу нэр одоо үзлэлэр бол маркет маань random байх тохиол энэ бол окей гэдэг тийм бид нар бол зүгээр одоо маркетинг хөдөлгөөнийг реакц хийх хэрэгтэй, реакшнтай байх хэрэгтэй тийм маркет ямар ч хөдөлгөөн хийсэн бид нар тэрэнд нь одоо яг тааруулаад ингээл хөдлөх хэрэгтэй маркетад юу ч болж болно гэж үздэг болвол ICT маань болохоор маркет бол ерөөсө огтоос random буюу одоо тийм санамсаргүйгээр тохиолдох зүйл гэж байдаггүй. Бүх зүйл ямар нэгэн зорилготой алгоритмын тусламжтайгаар энэ бол тийм олон ил болсон зүйл энэ төр бол биш шүү. Энийг бол энэ ер нь бол зүгээр нэг одоо хувь дааны онц гэдэг шиг conspiracy theory гэдэг шиг л зүйл. Тэрийг нэг аль биесээр энэ юм байна, тийм байна гэх одоо баталгаа байхгүй. Гэхдээ тэрийг үүсгэгч баталгаа байхгүй. Ягаад гэвэл маркет үнэхээр яг тийм manipulated байдгүй байдаг. Ягаад тэгэхээр энэ бол дэлхийн хамгийн том зах зээл бид нэр энэ одоо гаригийн хамгийн ухаантай хамгийн хөрөнгөтэй санхүүтэй тийм хүмүүсийн өөдөөс тоглож байгаа учраас ер нь бол энэ cheated manipulated биш байна гэж бол байхгүй. Дараагийнх нь зах зээл ямар үүрэгтэй вэ? Зах зээл нь хэд хэдэн дид үүрэгтэй. Үүн нь болохоор liquidity-г үүсгэх, liquidity-г довтлох, ханшид үүссэн тэнцвэргүй байдлыг тэнцэтгэх энэ нь болохоор бидний алдарт fair value гэдэг санхүүгийн байгууллагуудад ашигтай захиалга биелүүлэх гэсэн дид үүргүүтэй. Үндсэн ганц зорилгыг бол мэдж байгаа шүү дээ бид нар. Үндсэн ганц зорилго маань болохоор ханшид авах болон зарах хамаагүй бид нар зөвхөн захиалга маркет маань өөрөө захиалга биелүүлэх гэсэн үндсэн ганц үүрэгтэй. Энийг дахиад нэг ярьчихъя. Энэ нь яагаад захиалга биелүүлэх үүрэгтэй юм бэ гэхээр маркет маань өөрөө захиалга биелүүлж тэндээс бидний нэг арилжаанд орж байгаа комиссноос маркет маань өөрөө ашиг олж идэг гэсэн. Энд ч одоо дэлхий дээр арилжаа хийж байгаа хэдэн сая хүн байдаг лээ те. Тэр бүх хүмүүс чинь өдөр болго арилжаанд орохдоо тодорхой хэмжээний комисшн төлж байгаа. Тэр комисшн одоо ямар лот сайзаар орсон, ямар контрактор орсон, ямар хэмжээгээр орсон гэдгээс шалтгаалаад тодорхой хэмжээний комисшн төлнө. Тэр комисшн бол цэвэр 100% тэр маркет руу явж байгаа учраас тэгж айл болох олон захиалга биелүүлэх гэсэн маа маркетад ашигтай байдаг гэсэн. Тэгэхээр бидний одоо яг ойлгодог шиг тийм туйлын дээд ханш эсвэл туйлын доод ханш гэж эзэж байх боломжгүй. Яг гэх юм бол тэнд авах хүн байхад эсвэл зарах хүн байхад тэнд арилжаа хийж болно. Тэр одоо нэг чинь сая доллартай байна уу? Нэг чинь эсвэл бол юу гэдэг чинь тэдэн цент үнэ хүнд ч хамаахгүй. Одоо бид нэр ковидын үеэр ойл хасах 30-40 хүрээл явхад тэр бол логик боломжгүй зүйл шүү дээ. Гэтэ маркет маань тэнд авах зарах захиалга биелүүлж л байх юм бол тэнд ханш хэд байх нь хамаагүй гэдгийн одоо том баталгаа баг. Одоо чинь юу гэж биткойн сая хүрэх 2 сая доллар хүрэх боломжтой, цэвэр боломжтой. Яг гэх юм бол тэнд ав зарах хүн байхаар бол комисшн биелүүлэх. Комисшнийг авч одоо авах зарах захиалгаас комисшноо авч болж л байх юм бол маркетд үн хэд байх нь хамаагүй. Зөвхөн захиалга биелүүлэх гэсэн үндсэн зорилгын дагуу явдаг. За тэгвэл дид үүргүүд энэ дөрвөн үүрэг ба ликвидитийг үүсгээд ликвидитийг довтлоод ханшид үүссэн тэнцвэргүй байдлыг тэнцэтгэх. Эхний хоёр үүрэг нь болохоор ерөнхийдөө маркетинг захиалга биелүүлэх гэдэг үүрэгтэй сайшгүй холбоотой. 3-4 нь болохоор ерөнхийдөө одоо нэг банк санхүүгийн байгууллага институт байгууллагатай холбоотой үүрэг болоо явчихна. За тэгэхээр хүмүүхнийх ликвидитийг үүсгэх банк санхүүгийн байгууллагууд highly liquid буюу өндөр хөрөх чадвартай зах зээл асар дуртай байдаг. Учир нь зах зээлд олон тооны арилжаач байх тусам тэдэнд аль болох хүссэн ханшин дээрээ захиалга биелүүлэх боломж үүсдэг. Тиймээс тэд зориудаар зах зээлд их хэмжээний ликвидитийг паттерн хэлбэрээр үүсгэдэг. За бид нар одоо энэ баруун талд харж байгаа хөтэй. Энэ одоо юу гэдэг вэ лээ? Flag, далбаа, flag, bull flag, bear flag гэдэг ингээд паттерн үүсэж чинь те. Ингээд хоёр талаасаа жижигрээд нэг юм далбаа шиг туг шиг юм үүсгээд энэ дээр нь захиалга дээр одоо resistance доороо support гэдэг ингээд аваад ингээд хоёр талдаа ингээд
баунс хийгээд явж байгааг харж байгаа хаа. За энэ бол маркет өөрөө энийг зориудраа үүсгдэг гэж хэлж болно. Яг гэх юм бол за чинь нэг том банк санхүүгийн байгууллага зах зээлийг доош зарахаар одоо шийдсэн төлөвлөсөн байлаа гэж бодъё. Тэнгүүд тэр хүмүүст болохоор тодорхой хэмжээний зарахын тулд тэднээс худалдаж авах захиалга хэрэгтэй тийм үү? Тэднээс худалдаж авах хүн хэрэгтэй тийм үү? Тэнгүүд иймэрхүү паттернийг одоо зориудраа зах зээлийг одоо accumulate хийж үүсгээд эндээсээ болохоор юу гэдэг чинь дээшээ явж манипуляц хийгээд ч юм уу эсвэл доошоо явж манипуляц хийгээд эсрэг зүг рүү явдаг ч юм уу эсвэл эндээсээ эвдэж гараад маш олон хүмүүсийн захиалга биелүүлээ явдаг ч юм уу иймэрхүү одоо паттернийг одоо зах зээлд санаатаагаар үүсгэж өөрсөндөө их хэмжээний одоо арилжаачдыг татаж тэр хүмүүсийн арилжаачдын одоо захиалгыг ашиглан өөрсдийнхөө захиалгыг биелүүлдэг гэсэн. Шинэ одоо маркет ингээл ийм паттерн хийсэн бол ритейл трейд хийдэг хүмүүс энийг бол хараад суу штэ тийм үү. За аль тал руугаа задрах нь задарсан тал руу явна гэдэг ч юм уу тийм. Эсвэл задарчаад буцаж ирээд ретестингүүд нь явна гэдэг ч юм уу. Маш олон хүний анхаарлыг энэ иймэрхүү паттернуудаар татаад тэр хүмүүсийн захиалгыг ашиглаад ер нь бол арилжаанд ордог гэж ойлгож болох нэ. Тэр ийм паттерн үүссэн байх юм бол энэ дотор чинь дээшээ харж байгаа юм байгаа, доошоо харж байгаа юм байгаа. Тийм үү? Тэр хүмүүсийн ликвидитийг ашиглаад өөрсдийнхөө захиалгыг үүсгдэг байх нэ. За тэгэхээр энэ бол зах зээлийн дид үүрэг чагтныг ликвидитийг үүсгэх. Хоёрт ликвидитийг довтлох. За харин тэд одоо амжилттайгаар зах зээлийг халааж олон тооны арилжаачдын анхаарлыг татсны дараачаар өөрсдийн зорьсон ихэнх тохиолдолд эсрэг зүгт зах зээлийг асар хүчтэйгээр хөдөлгөдөг. Инхдээ замдаа таарсан том ба жижиг цагийн хуучин орнууд эсвэл ёроолуудыг сэтлэн гардаг. За энэ одоо тэгвэл баруун талд харж байгаа тийм. Энэ дээр нь одоо ийм bull flag чөлөө ийм паттерн үүссэн байна. Тренд, ап тренд. Тэнгүүд одоо дээр нь бол мэдээж маш олон хүмүүсийн зарах захиалга байгаа тийм үү. Тэгээд тэр зарах захиалгыг аваад биелүүлэл ингээд явж байгаа. Доор нь болохоор асар их хүмүүсийн авах захиалга байгаа. Тэнгүүд ингэж тодорхой хэмжээний ликвидитийг зах зээлд үүсгэсний дараагаараа энэ паттерн нь доошоо сэтрээд одоо энэ ликвидитийг доор байгаа энэ sell ликвидитийн рүү довтолж байгааг харж байгаа байхаа. За тэгэхээр энэ бол маркетинг хоёр дахь дид үүрэг ликвидитийг довтлох гэдэг үүрэг нь байна. За гуравт нь зах зээлд үүссэн тэнцвэргүй байдлыг тэнцэтгэх. За энэ нөгөө одоо alert fair value gap гэдэг чинь орж ирж байна. Гэхдээ би fair value gap тэр дараа нь тусдаа нэг бичлэг хийн. Энэ бол зүгээр ерөнхий ойлголт. Санхүүгийн байгууллагууд зах зээлд захиалгуудаа асар их одоо их хэмжээгээр шахах үедээ том богино хугацаанд асар их захиалгаа өгдөг. Үүний үр дүнд fair value gap буюу ханшид тодорхой хэмжээний зай өсдөг бөгөөд энэхүү gap гэдэг нь зай гэсэн үг шүү. Ямар нөхцөлтөөс хамааран ихэнх тохиолдолд ханш тэр цаг нөхөх сонирхолтой байдаг. За fair value gap гэдэг нь одоо монголчуулж орчуулах юм бол одоо юу юм бэ? Одоо тэнцвэртэй үнийн одоо шударга үнийн зай гэх юм уу. Энэ монгол хэлэнд нэх орчуулах гэдэг шаардлага. Энэ нь ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр гурван лааны формашн байдаг. Нэгдүгээр лаа, хоёрдугаар лаа, гуравдугаар лаа. Нэгдүгээр лааны оройноос гуравдугаар лааны ёроол хүртэл энд үүссэн зай. Одоо чинь энэ бол өсөлтийн цэнхэр fair value gap байна юм. Ханшийн тэнцвэргүй байдал үүссэн байна юм уу? Ягаад тэгэхээр энэ нь юу гэлтгэж байдаг вэ гэхээр одоо нэг банк санхүүгийн байгууллагууд маш том хөрөнгөтэй хүмүүс чи өөрсдийнхөө захиалгыг эндээс лонг захиалгыг оруулаад өглөө гэж бодъё л доо. Тэнгүүд тэр маш богино хугацаанд асар их хэмжээний захиалгыг маркет ордороо өгдөг учраас одоо ингээд ханшиг шууд сэтэ дэшээ эвдээ гараа явчихдаг гэсэн. Тэгэнгүүт энд одоо ийм тодорхой хэмжээний зай үүсэж байгаа. Энэ зай нь юу илэрхийлдэг вэ гэхээр ханшид маш богино хугацаанд асар их хэмжээний захиалга шахагдаж орж ирсэн учраас энийг одоо нэг смарт монey ч юм уу те тэр банк санхүүгийн байгууллагууд дээшээ хүчээр шахаж гаргасан гэсэн. Тэнгүүд дараа нь бид нэнд харж байгаа хэрэг энэ fair value gap дээр ирээд энэ дэр нэг маркетинг анхны үүрэг болох захиалга биелүүлэх гэдэг үүргийнхаа дагуу тэр доошоо орж ирж энэ огт хөндөгдөөгүй энэ арилжаа бага хийгдсэн энэ газар маркет буцаж ирж ханшийг тэнцвүүлэх сонирхолтой байдаг. Одоо маркетинг бас нэг чухал үүргүүдийн нэг. Яагаад гэвэл бид нэр ICT-ийн концепцт одоо хамгийн чухал том ерөнхий PD-рээ гэвэл fair value гэх. Тэгэхээр энэ одоохондоо зүгээр энэ талаар хэлвэл зөвхөн хальт дурдаад өнгөрнө. Дараагийн бичлэгэн дээр энэ талаар маш чухал тусдаа олон сэрээс
бичлэг хийх болно. За. Зах зээл ямар үүрэгтэй вэ? За, санхүүгийн байгууллагуудад ашигтай захиалга биелүүлэх. Энэ бол одоо дид үүрэг гэхээргүй маш том одоо зах зээлийг хөдөлгөх хүчин зүйл болдог. Маркет захиалга биелүүлэх гэдэг үндс нь одоо тэр концепттэй адилхан шахав те. Маш том зах зээлийг бараг хоногийн 24 цагийн ихэнхт нь энэ шалтгааны улмаас хөдөлж идэг гэж байна. Бараг энийг хоёр дахь одоо зах зээл хөдлөх хоёр дахь шалтгаан гэдээ хэлсэн ч бараг буруудахгүй. За, тэр санхүүгийн байгууллагууд тэр одоо том банк санхүүгийн байгууллагуудын институтсүүд өөрсдөндөө ашигтай захиалга биелүүлэх хэрэгтэй. Хувь хүнтэй адилхан өөрсдөндөө ашигтай захиалга биелүүлэх асар өндөр сонирхолтой байгаа гэсэн үг шүү дээ. Тэгмээд санхүүгийн байгууллагууд нь маш их мөнгөний захиалгыг хэсэгчилж өгдөг учраас тэдэнд их хэмжээний ликвидити хэрэг болдог. Тэгжээ тэд хүсч буй үнээрээ аль болох ойролцоо ханш дээрээс аль болох олон захиалга биелүүлэх боломж үүсдэг. Харин энэ таатай нөхцөлийг зах зээл тэдэнд бий болгож өгдөг байх нэ. За, юу гэсэн үг вэ? Тэрний юу гэсэн үг вэ? Тэгэхээр жишээ нь одоо юу гэдэг чинь чиний фирмтэй, чиний одоо тийм амар том фандтай. Тэгээд мэдээж ашигын төлөө ажиллаж байгаа. Ашигын төлөө ажиллахгүй бол энэ бүх зүйл хийх шаардлага байхгүй шүү дээ. Хэнийг сайн сайхны төлөө юу чи ашигын төлөө энэ бүх зүйл хийж байгаа. За, тэнгуут чи чамд одоо хязгааргүй их мөнгө байгаа. Хязгааргүй их мөнгө. Одоо маш их мөнгө. Зах зээлийг хөдөлгөхөр хэмжээний мөнгө байгаа. Гэтэ чамд байхгүй нэг л зүйл байгаа. Байхгүй нэг зүйл нь юу вэ гэхээр чамд чиний захиалга биелүүлэхэд хангалттай хэмжээний одоо чи одоо чинь зарах гэвэл чамаас худалдаж авах хүн л зах зээлд цөөхөн байдаг гэсэн үг. Энэ банк санхүүгийн байгууллагуудад байгаа зүйл нь бол мөнгө нь байхгүй зүйл нь болохоор ликвидити. Яагаад гэх юм бол чи ямар нэгэн бараг зарахын тулд тэнд чамаас хин нэгэн худалдаж авч явах хэрэгтэй тийм үү? Шаардлагатай тийм үү? Тэнгүүд тэр банк санхүүгийн байгууллагууд зах зээл дээр өөрсдийнхөө захиалгыг аль болох ойролцоо ханшин дээр өгөхийн тулд зах зээлийг манипуляц хийдэг гэсэн. Манипуляц хийдэг нь болохоор одоо чинь баруун талын чин дээр харъя л да. Энэ дээдлийн хаа юм тийм үү? Энэ buy side-ийг довтолцоо. Эндээс маш олон дооны арилж ачаад тэгээ энийг ингээд одоо эвдээ гарчлаа. Тэнгүүт нэг breakout арилждаг хүмүүс чинь өдөөшөө эвдээ гарч уучраас гээд эндээс маш олон дооны long order-ыг мэдээж өгөн тийм үү? Long арилжааны захиалгыг өгөн. Тэнгүүт нэг банк санхүүгийн байгууллагууд, фандууд ч юм болохоор өөрсдийнхөө short захиалгыг тэр маш олон дооны хүмүүсийн long-ыг ашиглаад одоо эндээс зарчдаг гэсэн үг байхгүй нэгсэн даа. За зарлаа тийм үү. Зарлаа ханшиг доош шахаж оруулж ирлээ. Доош энд support барьлаа те. Одоо энд нэг бариад энд хоёр дахь барьсан байна тийм үү. Тэнгүүд retail арилжаач жижиг хэмжээний санхүүгийн байгууллагууд энд болохоор энэ бол double bottom байна шүү дээ те. Энэ бол одоо ингээд хоёр удаа ханшиг барьчлаа. Энэ бол бид нэр эндээс long орох хэвээр. Яагаад гэх юм бол те тэдний сурсан зүйл нь юу вэ гэхээр хэрвээ ийм support бариад double bottom үүсгэж юм бол эндээс худалдаж аваа те. За эндээс худалдаж авлаа. Тэгээ худалдаж аваад ханшиг бас баг зэрэг жоохон дээшээ ингээд явуулаад эхлэнгүүт маш олон тооны арилжаад нэмж орж ирэн тийм үү. За энэ бол энэ спорт бол үнэхээр хүчтэй спорт байна. Тэгэхээр эндээс бид нэр одоо арилжаанд соцрохгүй тулд бид нэр ингээд орох хэрэгтэй. Орлоо. Тэнгүүт нөгөө нэг банк санхүүгийн байгууллагч нь өөрсдийнхөө дахиад бас нэг тодорхой хэмжээний захиалгыг маш хүчтэй ингээд зараад унгаад ороод ирж байгаа байхгүй юу. Маш хүчтэйгээр. Тэнгүүт одоо энд маш их за жишээ нь одоо энд нэг 100 сая доллараар захиалга өгсөн. За энэ дахиад нэг 150 сая доллараар захиалга өгсөн шиг юм дээ. Тэгээд доошоо ингээд орж ирлээ. Тэгээд ингээд бас нэг ханшиг жоохон хөдөлгөөд гараад явж байлаа. Одоо тэнгүүт энд нэг арилжаач маань юу гэдэг чинь. Тэ энэ доошоо ивдэд ороод ирлээ. Одоо энд бол short захиалга одоо хөстэй энэ бол яг л breakout болчлоо тий. Одоо би эндээс short ороход бол айгу энд бид нэр support барьсан бол энэ буцаад resistance болно ч гэдэг юм уу тий. Тэнгүүт доошоо бас ингээд доошоо ороод ирэхэд нь smart money маань эндээсээ баг зэргийн захиалга зараад ч юм уу гараад буцаад ханшин дээр хүрээд ирдэг тийм. Тэнгүүт эндээс нь нэмж зараад энэ оруулыг хийчихэд дийлэнх одоо зах зээл шахсан позициудаа хааж тодорхой хэмжээний ашиг авлаа. Ашиг авдаг ч юм уу. Тэнгүүт нөгөө нэг эсрэг талд нь болохоор энэ breakout хийсэн, доошо breakout structure хийсэн. Тэнгүүт одоо арилжаач нь за эндээс доошо явна гэхэд одоо ингээ зах зээлийг буцаагаад худалдаад авдаг ч юм уу. Гэх мэтчлэн одоо зах зээлийг тодорхой хэмжээнд манипуляц хийж тэр эсрэг талд орох хүмүүсийн захиалгыг ашиглаад өөрсдийнхөө захиалгыг аль болох олноор биелүүлдэг л гэсэн үг. Тэд нар захиалгаал биелүүлж чадах юм бол ашигтай. Яг гэвэл тэд нарт
хангалттай хэмжээний зах зээлийг хөдлөх мөнгө нь байгаа. Тэд нар цорын ганц байхгүй зүйл нь эсрэг талд худалдаж авах хүмүүс. Тэр хүмүүс нь болохоор ритейл арилжаач. Ер нь бол бид нар гэсэн үг. За тэгэхээр ICT-ийн ерөнхий ойлголт гэдэг сэдвийн хүрээнд энэ бичлэгийг хийлээ. Тэгэхээр бид нар яг харсан байх зах зээл тэ яг одоо ICT-ийн арилжаа гэдэг нэг юм тусдаа стратеги тэ энийг сурчхал юм бол халаад талаад ингээд юу гэдэг чи маркетинг уншаад мөнгө принтлээд өгнө гэсэн үг бол биш. Юу гэхээр энэ яг юм одоо нэг зүйлийг хоёр өөр өнцгөөс л харж байгаа гэсэн үг. Гэхдээ ICT-ийн арилжааны дахиад хэлгээд ICT-ийн арилжааны маш том давуу тал нь юу вэ гэвэл чи хаанаас яаж орох тэр бүх зүйлийг чинь маш нарийн ингээд сийлэд гаргаад ирдгээ гэсэн үг. Чи одоо хаанаас арилжаанд орох юм, хаана арилжаанаас гарах юм, юу чинь худлаа болвол чи тэр арилжааг хаах юм. Юу чинь зөв болоо яваад ивэл чи тэр арилжааг үргэлжлүүлж барих юм гэдэг маш тодорхой болгоход тусалдгаа гэж ойлгож байна. Тэгэхээр арилжааны одоо ICT-ийн арилжааны хамгийн том давуу тал нь ердөө тэр. Тэгэхээр энэ талаар одоо холбоотой би маш дэлгэрэнгүй маш олон тооны бичлэг хийхээр төлөвлөсөн байгаа. Тийм болохоор сувгатаа subscribe дараад энэ бичлэгийг лайк хийгээрэй. Тэгээд тэг тусмаа ер нь бол надад ингээд хурдан бичлэгүүдээ хийгээд явах одоо юу юм мотивацтай болно гэж ойлгож байна. Ер нь бол nice. Тийм байна. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Баяр таа.